Хай ичдэнэ. Хавд YouTube дээр бичлэг хийгээгүй. Тэгээ яг энэ талаар юм ярина гэж бодсоч жоохон ичмээр байна. Тэгээд энэ юм дуурайд байгаа. Энэ тэгээд эзэн надад энэ гарч юм даа. Үхлээштэй чи. Яа кака. Кака жөригара. 이모제 대박성 인 만화기린 뚜루트키쇼 амар хатсан ёо. Тэгээд ингээд шүн унтахгүй өглөө босохгүй. Тэгээ аав намайг шүн унтахгүй өглөө босохгүй гэж загнадаг байсан. Тэгээ би одоо яг аав намайг загнадаг байсан шиг шүн унтахгүй өглөө босохгүй. Одоо чи шүн сайн унт гээд тэгээ шүн унтуулсаар одоо ингээд тоглоулаад ер нь бас ядраач байгаа царай. Гэхдээ арай л амар их ядарчлаагүй юм. Одоо 8 болж байна. Нойрмоглоод эхэлсэн зөө. Гэхдээ үгүй шүү. Чи ядарч болохгүй шүү. Чи тэр шин унтсан шүү. Одоо болоогүй шүү. Тоглоно. Ваа. Ийм хөл хянттай хашаа. Яг хүүхдтэй бас юм шиг санагдаж байгаа. Энэ ингээд дэлгөөхөн харагдаж байгаа юм шиг байгаа. Гэхдээ үгүй шүү. Скам шүү за. Энэ бүр аим шигтэй аратанлаг, аим шигтэй тэр за яв. Одоо мантууд. Тавсгүй кака. Аим шигтэй аратанлаг ингээд над руу ингээд гитэд ингээд ан хийх гэ дээрээд байдаг зөө. Тим аим шигтэй хит идэвхтэй хөдөлгөөний илүүдэлтэй ер нь бол аим шигтэй амтан байгаа. Сая мангар дэлгөөх харагдаж байгаа ч тэр юм. Тэгээд одоо унтав. Тэгээд кака үрчилж авсан. Кака сая хагасаа өдөр бид 3 үрчилж авахар шийдээд тэгээд нөгөө гудамжнаас олсон. Тийм манай хүн нэлээд амьдрал үзсэн юм шиг байгаа зайлуус. Тийм болохоор хоол моол нь солигдож мэлгдэх гайгүй байд юм шиг үлээ. Гэтэ яг бид 3 яг өгчөөсөө хоол нь өгж байгаа л та. Тэр нэгтээ мангар үнэтэй олзаа юу. Тэгээд одоо яаж амьдрах юм байгаа бид нар үү. Тэгээд айгүй амьдрал үзсэн чаваас байрны хүүхдүүд донд айгүй дамжиж мамжаад тэгээ хашгүй нэг сайн хүн дээр таараа тэр сайн хүн нь зяага над руу гэлтээ. Тэр энэ ингээ хацдаг байхгүй намайг нараа. Болохгүй кака. Болохгүй. Яа заяа. Яа би чамд ингээд тоглоом. Энийг аа. Тэг би ийм тоглоом өнөөдөр авчихсан чи энэгээр зөндөө тоглосон. Би бас дахиад өөр тоглоом авсан заяа. Би та хэд харуулъя. Ийм дугуйтай хоёр тоглоом байлээ. Тэгээд нэг ийм хулгайн шиг харагддаг тоглоом байлээ. Тэгээд манай энэ e-barrent-ний цаас ингээд үрчил ингээ базаа шийдсэн байхаар тоглоод байдаг хөө. Тэгэхээр хөрхи e-barrent-ний цаас нь дуртай юм шиг байна. Тэгмэр. За нөгөө цаасаа бариад бас. Тэгээд ийм адилхан тоглоомнууд аваад гисэн гай хөрхи хандхан байд юм шүү дээ. Тийм тоглоом. Тэгээд өнөөш нь айгуу сайн унтаад миний гарыг хазахгүй байна гэж найдаж энийг хараа. Амар намайг ч томлохын манай хөрхөн охины үр дээр зүгээр суугаад ингээ мантаад өгдөг заяа. Тэнгүүд нөгөө охин маань надаас арай хөрхөн. Би хамгийн царамаатай шашаа хөрхнөөс 3 дордог нахгүй өрөөнөө байранда. Тэгээд намайг хамгийн хацдаг. Хөрхөн охин мохны хацдаг юм уу би хомсон капта. За. Тэр яах вэ? Энэ инди юм юутай байна. Тэгээд энэнийг тийм өөр мөрнээс ингээ өлгчт юм биш үү? Би яа энэ тий тоохгүй байхаар нь юу юм бол гэж байхаадсэн чинь. Өлгөөд ингээд өлгчөнгүүд ингээ ээжэдэг тоглоом юм байна.
Тэгээ өнөөш энэ какаг айгу 50 сайхан хонон намайг зовоохгүй нөгөө охиныг маань хазахгүй тэгээ сайхан унтаад өгнө гэж айгу их найдаж чинь. Түрүүнээс хойш тоглолоо. Би өөрөө ч бүр амар ядрлаа. За. Тэгээд тийм иймэрхүү санаатай манай кака. Кака гэж яагаад нэрлсэн шалтгаанаа би та хэдэд ярьчих уу. Тэр нь айгу хөөрхөн гэх юм уу? Би Most гэд манганы уралдаан мэдэн штэ. Тэр нь яг 3 жил дарааж манганы зохиол явуулсан байхгүй юу. Тэгээд эхний жил нь 6 дээр ороод, дараа жил нь 4 дээр ороод, нэрнгээсээ шүү бүр нэрнгээсээ. Тэгээд өнгөрсөн жил 2 дээр орсон байхгүй юу. Тэгээд яг юм яг 6 дээр оронгуудаа би яг нөө шинэ жилдээ эхний 5 байр нөрөгдөг байхгүй. Тэрнээс нь хоцроод уйлж ясэ. Дараа жил нь 4 дээр ороод эхний 3 байрт нь нөгөө сэтгэл мэтгүүл ийм tote bag mag өгдөг байхгүй юу? Тэрнээс нь хоцроод тэгээ уйлж ясэ. Тэгээд өнгөрсөн жил 1 дээр ороогүй 2 дээр ороод тэгээ уйлсан. Одоо болио. Одоо миний мангакагийн манга зохиолчийн ирэн үү юугээр дуусахаар болоо гэд. Өнгөрсөн жил би 2 зохиол явуулсан. За тэр ч яах вэ? Тэгээд тэрний өмнөх яг эхний жил нь би Coco бид хоёр гэдэг нэртэй юу явуулж ирсэн. Яагаад ч юм Coco гэдэг нэр над зүгээр тухай үед миний толгойд буцсан. Магадгүй нөө гэр бүл мөлийн тухай өгүүлдэг Coco гэдэг Disney хүүхэлдэйн кино байдаг шүү дээ. Тэрний талаар бодсон ч гэж магадгүй эсвэл үгүй ч гэж магадгүй. Гэтэ Coco гэдэг нэр яагаад ч юм надад үнэхээр яг энэ Coco байх хэвээр байсан юм шиг санагддаг. Өөрөөр бол би ингээ хизээ нэгэн цагт муур ингээ өсгөр шидээд муур миний хажууд байлаа гэж бодоход Coco тэрний Coco өөр хинч биш яг Coco гэдэг нэртэй байх юм шиг санагдаж би тухайд Coco бит хоёр гэдэг зохиол биччихсэн аахгүй. Тэгээд эдитрээс нь ийм шүүмжэрсэн ганцаарлын нэвт шингээсэн зохиол байлаа гэсэн. Тухайд би их ганцаардаг байсан юм шиг байгаа маа зүйлээ. Тэгээ аггүй л тий ямар сандаа найз гэж бодож явсан хүнээр чи найзгүй штэ гэж хэлүүлэх үү дээ. Тим хэмжээний им гуник ганцаардал дунд ганцаараа айгүй их явж исэн байгаа байхгүй юу? Тэгээд яг тэр ганцаардал дээрээсээ суурлаад би Coco бит хоёр гэдэг манганы зохиол биччихсэн. Тухайд тэр зохиол яагаад яваагүй вэ гэхээр яг манга шиг биш. Тэгээд ер нь бол бүрэн дуусаагүй. Тэгээд цаашаа үргэлжлэх шинжтэй яг one shot манганы зохиол биш байх гэсэн нэг тиймэрхүү шалтгаантай явчихсан. Гэтэ угаасаа one shot манга зохиох амар хэцүү заяа. Яагаад гэвэл амар гой санаа олонгот нөгөөхөө one shot болгоно гэж бодохоор л амар хайран санагддаг заяа. Яг ингээд цаанаасаа цуврал болгошмаар санагдаад. Тэгээд яг ингээд зохиолоо бүрэн болохгүйгээр яг эхний бараг эхний уулим ч юм уу те яг эхний нэг бүлгийн явуулж байгаа юм шиг тийм манга явуулангууд манганы зохиол явуулангууд нөгөөх нь яг юм дутуу байна бүрэн болоогүй байна гэсэн яг тийм шалтгаантайгаар айгүй одоо оноо алддаг. Яг миний манганы хамгийн оноо алддаг юм тэр. Тэгээд мэдээж уран сайханлаг гэдэг дээр нь бас их оноо алддаг. За тэр ч яа. За тэгээд эхний жил нь би Coco бит хоёр гэдэг тийм нэг эмо охин Coco гэдэг муурыг гэртээ тижээ гэсэн чи аав ээж нь зөвшөөрөөгүй. Тэнгүүдээ байшингийнхаа дээвэр дээр ингээд хараад хар чанаад хоол ус зөөгөөд байж идэг. Тэнгүүд Coco ингээд нууцлаг байдлаар өөрт нь анхаарал халамж тавиад байгаа юм байдлаар тийм зохиол биччихсэн. Тэгээд би ингээд Coco-ны зохиолыг ингээд бодож ирсэн байхгүй. Coco-д бүхэл бүтэн universe талгаа дотор үүсгэсэн зав ингээд Coco-гийн бүр ингээд нисүүлэнд нь амьдрал бодоод авсан. Тэгээд тэрний дараа жил нь би Coco хүн болоо хуурцсанаар манганы зохиол биччихсэн. Тэр гэхдээ амар хөргөн болсон гэж би боддог. Яг үүндээ яг тэр манга маань хангалттай үнэлэгдээгүүд би миний жоохон шарх хөдөлдөг зав. Тэр үнэхээр хөргөн манга байсан. Тэр зохиол нь яг бүр өөрийгөө үнэхээр өндрөөр үнэлж байгаа юм биш. Гэхдээ яг тэрийг ингээд тухайн үед сайжруулах юм бол ер нь айгүй нэг тийм хөргөн life slice of life төрлийн анимууд шүү дээ. Тэр нь гэхдээ юм нөгөө опсын ажилтнууд одоо отаку тарай амьдрал хэцүү ч юм уу те. Нэг тиймэрхүү опсын амьдралыг өгүүлсэн slice of life төрлийн бараг тим манга болохоор айгүй дажгүй зохиолны санаа болсон гэж боддог байхгүй юу. Тэгээд ер нь бол дуршлаг дутсан.
туршлага дутсан гэж одоо 20 жилдээ зохиол явуулж байгаа. Гэтэл тэр нь туршлага дутсан. Ингээд өгүүлсэн санаагаа сайн гаргаж чадаагүй мэдээж тэгээд дутуу. Тэгээд уран сайханлаг тал нь бас жоохон яасан гэх юм уу. Тэгээд ер нь бол нэг тийм Коко гэдэг муурл яг миний ингээд сэтгэл дотор буугаад байдаг заяа. Тэгээд Коко л ерөөсөө ингээд Коко л гараад ирэх юм бол би ингээд гоник ганцаардлаас салаад Коко л яг энэ дэлхий дээр намайг аврах гэж ч юм уу эсвэл Коко яг энэ дэлхий дээр өөр хин нэгэн хүнийг аврах албагүй л дээ. Гэтэл Коко яг ингээд ийм нэг л утга учиртай нэр шиг санагддаг хгүй. Тэгээ би энэ Коко гүрчилж авахынхаа өмнөх орой өрөөнийхөө хүнтэй хамт эснээс хавмаа хоол моолыг авах гэдэг ийм артаар явж байхдаа Коко гэд нэр нэг зүгээр санаанд байдлаар Коко гэд дурдсан байхгүй юу. Тэгэл манай өрөөнийхөө Коко ямар хөөрхөн нэрээ гэд тэгээд Коко асан да. Наа гошон мангар халтар юм шиг харагдаад. Гэснээр нэг ийм чаалктай чаг шиг ийм баш хийн гэсэндээ чаалк моолктэй. Хийн гэсэндээ баш бүлтжээ тхөөлх. Хийн наа нүд нь мангар нэг тийм ийм гоник хорсон нүдтэй. Яна би одоо юм дахин барьж авсараа баг үзий ядагч байгаа хөө энд. Нэг юм сантай миний амьдралын хамгийн том апдейт байсан. Би бүр ингээд мөр миний амьдрал байгаасаа гэж үргэлж хүсдэг хэрнээ яг ингээд царинтлаад юм ингээд миний амьдрал гараад ирчих бүр амар балмагцсан. Юу илээ яах вэ гэд би ингээд мууртай болох гээд амар бэлтгэлтэй бүх юм уншиж судлаад юм ингээд муурын гэдэг тэгдэг гээл ер нь айгүй өөрийгөө өргөн хүрээний муурын талаар мэдлэгтэй гэж боддог гэсэн чи үгүй байсан байлээ заа. Хоолоо идэхгүй нэг жоохон удаа тэглэнгүүд нь яана энэ юмд чи хоолоо яа идэхгүй байгаа юм бэ? Мал юм л яах вэ гэж санаа зовж мод. Ер нь айгүй хэцүү. Айгүй стресстэй амьдарч байгаа гэж. Мама. Тэг шинжэнгөө хазуулж яа энэ миний хөлийг хаздаг, миний гарыг хаздаг, арайч хамар хазчихгүй байна. Гэтэ хамарлуу дайраа л хэлээ заяа. Би хамарлуу дайраад гэсэнгүүт нь жоохон загнацсан. Тэгээ арай гаагүй байлээ. Тэгээд хамаагүй загнаж болохгүй. Тэгэх юм бол зүрхэн өгчдөг, альсэл муухай аштаа болчдөг гэх нэг хүн гэсэн байхгүй юу? Тэгэх юм болохоор аль болох загнахгүй гэж явж байсан. Гэтэл хижүү байна уу? Хижүү байна. Амтан тийж нэг ч тоглоом биш юм биш үү хүмүүс. Наа захын чамайг бүр ингээд маажин самардан хатан янз бүр болсон. Тэр болгонд нь чи ингээ өршөөж хайрлаад үнэхээр хизээч хариу нэхгүй тийм хараад хайрлахгүй юм бол муур нохооч ер нь бол ямар нэг амтан чиний хажууд байлаа гэдээ ер нь нэмэргүй чи өөрөө хайрлаж чадахгүй бол ядрагад тий. Энэ мен бүр ядарч. Уул намайг ингээд өргөд авахар бүр урдаас нацалтаад ингээд буух гээд амар няавалцсан болоо тэг дуухгүй. Чи одоо бүр ингээд бүр амар ядарчжээ. За одоо болно бол. Одоо бол. Яа. Энэ нэстэ тэнийг дураа. Мэнгээр тав. Чи нөгөө хоёр тоглоом тийш аваач шийдчих. Хамгийн дуртай хоёр тоглоом нэг булан руу аваач шийд. За одоо тэгээ намайг хацаадах юм. Болно. Ингээд хэрэгдэдэг зэмэр би хайж би чамаас яа дарамтанд орчин яа тэр ингээд одоо ингээд тоглоомоо тийш аваач шидэнгүүтээ одоо намайг хазаад эхэлж байгаа байхгүй тоглохгүй болоод эхлэх юм гээд дараатай мач юм за миний амьдралын хамгийн том апдейт юм байлаа 14 минут амар дими юм айгүй их чалцсан байна. Би ихтэй арай л олон хөхтэй юм аа. Арай л их чалчаа юм аа. Би ингээд бичлэгээ богино хүн сонирхолтой байх гэж амар хичээдэг заяа. Гэхдээ миний бичлэг амар гоё нуршаа. Сонирхолтой болчдөг. Би өөрөө дахиж үзэж чаддгүй маа. Шууд хостолчтой юм аа гэж өдөрч яхаа. Намаг энэ номны талаар юу ярих гэсэн бичлэг байхгүй юу? Би номын баяраар авсан. Тэгээ миний амьдралтаа уншижсэн баг хамгийн богино хуудастай номнууд тэний зав 83 хуудастай. Тэгээд
уншихад мангар амар байсан угаасаа нэг орой нэг 2 3 цагийн дотор дуусчихаар хэмжээний 2 3 цаг ч хүрхгүй дээ бараг цагийн дотор дуусгаар хэмжээний ном багхгүй юу. Гэхдээ ингээд ойрын хэдэн жил би ном уншаад ойлж үзээгүйгээр байсан баггүй энэ номыг уншаад. Тэр би нэг лайв хийж байхдаа ярьсан юм аа. Манай яасан бэ гэхээр манай залуу нэг охиныг 16 настай охиныг эхнэрээ болгож авсан байхгүй юу. Тэгээ нөөх нөхөр юм юугаач мэдэхгүй штэ чааваас тэгээд муудалцаад манай хүн тостоо ордсаад өчтөг нөхөр нь. Тэгээд ингээд бараг жил тойрон энэ хоёр ингээд бинтэгөө нэг үг ерөн бараг солиогүй тэгэл нэг тиймэрхүү байдалтай амьдарч ирсэн байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь одоо би таяд яг намайг ойлгуулсан хэсгийг яг уншиж үгээ заяа. Яна уучлаарай хүлээж аваарай. За ингээд ямар ч хариу нөхөр нь хэлж байгаа байхгүй. Би чамаас юу ч шалгаахгүй, юу ч асуухгүй хэмээн ахин дахин батлансаар ямар ч хариулт хэрэггүй. Надад нүүрбүү үзвэл холоос л чамайг харахыг зөвшөөр. Намайг өөрийнхөө тоглоом зугаа эрх хав болго гэлээ. Тэр минь хингэнүүлэн уйсаар л тэр намайг ийм байдалтай орхихон дээ гэж сансан гэж өөрийн эрхгүй хараа индаал хэлчихв. Тэр өөрөө ч үүнийг яаж хэлснээ ухамсарлаж амжаагүй байх. Энэ хооронд аяа хамгаас чухал нь энэ түүний заяа нь хайсан үг байсан бол тэр шин миний хувьд хамгийн ойлгомжтой өгүүлбэр байсан бөгөөд зүрхийг минь хутгаар зүсэх мэт болов. Энэ нь надад бүгдийг тайлбарлаадах цөмийг нь шүү. Хэдий тийм ч гэсэн нүдний минь өмнө миний дэргэд түүнийг байхад дотор минь итгэлийн гал асан дүрэлцэж хөл газар хүрэхгүй хөөрч баярлав. Ээдтэй тэр өдөж түүний махыг мөн ч их тулгаасан да. Үүнийг ойлгож мэдэж байсан ч бүгдийг нэг амьсгаагаар өөрчилж чадна гэж мунхагсаар байлаа. Эцэст нь шүндэл тийш түүний тамир барагдахад би унтахыг гуйж тэр даруй өгсөн мэт нүд хамхив. Димээрх болов уу гэж хүлээн байтал санснаар боллоо. Гэхдээ мэдэгдэх үгүйтэй. Шүн тоо томшгүй удаа босож гэрийн шахаагаас хэмээрхэн углаа түүнийг харахаар очино. Тэгэхэд өөртөө зориулж 3 рублээр худалдаж авсан төмөр орон дээр өргөдмөр жижигхэн орон дээр хөвтөх энэ бие муу амьтныг харж зогсохдоо толгой шав өвдөг сөхрөн сов. Гэхдээ унтаж байхад нь хөл дээр нь үнсэж зүрхэлсэнгүй. Түүний зөвшөөрлгүйгээр. Бурхан залбирч ихэлсэн ч удалгүй ахин ухсгийн босов. Лукерия намайг эдсаар галтгооноос гарч ирэв. Би очиод явж унт маргааш октондоо ямар нэг зүйл эхэлнэ гэлээ. Яг энэ өгүүлбэрийн намайг ингээд л орхичих юм болоо гэдэг хэсэг үнэхээр зүрх зүсмээр байсан. Яг энэ өгүүлбэр. Энэ өгүүл намайг ийм байдалтай орхиндэ гэж сансан гэв. Яг хөрхи 16 настай 17 ч хүрчээсэн байна уу. Гэтэ тэр нэг жоохон охин хүний ихнэр болоод тэгээд нөхөр нь муудалцаад аргагүй л дээ яаж муудалцахгүй яг уу дээ шүн унтчихт нь толгоор нь буу чиглүүлсэн юм чинь. Эхнэр нь нөгөө охин нь тэгээд тэрийг ингээ харсан байхгүй юу. Ерөнхийдөө яаж одоо тийм байдалтай байхад одоо тэгээ яаж муудалцахгүй байх вэ тий. Тэгээд үнэхээр хин нэгний толгоор руу буу чиглүүлчихэд дараа нь тэр хүн чамтай ямар нэгэн байдлаар үг солино гэж угаасаа найдалтч байхгүй л дээ. Гэхдээ тэр охин үнэхээр л өнгөрсөн бүх амьдралынхаа турш нөхөртөөгөө яг л ийм байдалтай байх юм байна. Надтай ерөөсөө юм ярихгүй маань бит хоёр яг ингээд өөрсдийн ширээн дээр тусдаа тэгээ ямар ч аз жаргалгүйгээр энэ намайг ингээд зүгээр орхичихоод тэгээд бит хоёр ингэж амьдрах юм байна гэж бодсон байгаа байхгүй. Яг тэр айдас тэр гоныг яг ингээд бас охин ингэсэндээ надаа яг давхар мэдрэгдээд байгаа байхгүй. Ингээд цаанаасаа уйлаад нэрэл намайг гэсэн ингээд орхичод яах юм бэ гэж бодож нөгөө мөч хаваас найдас руу залгасан. Чи намайг тоохгүй хайчил би яах юм гэж яашиг. Чи намайг тоохгүй би хинж шүү гэж яашиг заяа. Яг нэг тийм хистерик байдал
айгүй мэдрэгдсэн тийм зохиолоос угаасаа мангар хистерик заяа ингээд хистерия тэр чигээр хистери. Гэтэ яагаад Достоевскийн зохиол дээрх залуухан охтууд ийм хистери хийрхсэн яг ингээд бахардсан, бачимдсан ингээд байдгийг би ерөөсөө ойлгохгүй. Тухайн цаг үед нь амьдарч үзээгүй болохоор яг Достоевскийн нүдэнд харагж байгаа тэр эмэгтэйчүүд яагаад үнэхээр л яг тийм хийрхсэн байсан юм уу? Аль эсвэл яг зүгээр л ийм энгийн юмыг Достоевский айгүй тийм хийрхсэн юм шигээр бичсэн үү гэдгийг би яг ялгаж чаддаг байхгүй юу? Гэтэл ямар ч гэсэн Достоевскийн зохиол дээр гардаг охтууд ерөөсөө ингээл ухаалтаа уншдаг. Ингээл сэтгэл нь жоохон тавгуудэл тэгээ халуураал би энэ модчдаг, би муутай болчдаг заяа. Тиймэрхүү тэрийг би жоохон ойлгодгоо. Гэтэ яг гоо сонирхолтой таа. Би цэнэглэж чадах гэдэг коко. Тэгээд нэг үздэг хүүхэд маань надаас ингэж асуусан байхгүй. Та Номагийн тэр охин яагаад амиа орлсон? Яна би та гэдгийг спойлчлаа тий. За тааш та. Яагаад амиа орлсон гэж бодож байна вэ гэдгсэн байхгүй. Ерөнхийдөө бол яг энэ нэвлэлийн дараа манай хүн Булиан руу явна. Тэгээ эхнэрээ дагуулгаад явна. Хураасан бүх мөнгөө өрн таран хийн. Тэгээд 3000 рубль үлдээгээ тэрүүгээрээ ингээ хамтдаа аз жаргалтай амьдрна гэсэн итгэл найдвартайгаар ерөөсөө ингээд манай хүн бас ийм хэрэгцээ яваад байгаа штэ. Яг тэр нэг ийм удаан хугацааны дараах эвдэрсний дараа нэг баяр хөөр тэр баяр хөөр нь ингээд савн дотор багтаж өгөхгүй ингээ халиад ирэнгүүтээ тэр баяр хөөр яг үндэ айгүй аюултай болж эхэлдэг. Яг тийм баяр хөөр донд манай хоёр байгаад байгаа байхгүй юу. Гэтэ тэр охиныг би бас хамаа намаагүй дүгнэж болохгүй л дээ. Гэтэ яг зөвхөн би энэ хөө байдлаар бодвол би 16 таа тэр охин байгаад би нөхөрлөгөө толгоор нь айгүй тэнэг шалтгаанаар бууж чиглүүлсэн байж таарад. Тэгээ бид хоёр олон сар жил юм ярихгүй байж байгаад гинт ингээд надаа хайртайгаа илэрхийлээд бид хоёр уйлаад эвлэрх юм бол яг айна яг энэ гинтийн их аз жаргалын дараа яг ямар нэгэн муухай зүйл болчихъя гэж гүтлээ. Тэгээд дээрэс нь би хүний толгороо хутга бишээ бууж чиглүүлсэн шүү дээ. Энд чинь ерөнхийдөө бол аимшигтай зүйл шүү дээ. Асар их үзэн ядалт тэнд хуран цугларч ажил тийм үйлдэл гарах боломжтой гэж би үздэг болохоор яг тийм аимшигтай үйлдэл хийснийхээ дараа тэр хүнээс хайртай гэдэг үг сонсох бас яг эрүүл хүний талгаад бол байж боломгүй санагдаж байгаа. Яг үнэхээр дүүрчгсэн аимшигтай хуваа хичээсэн хүн ч юм уу тий аль эсвэл дүүрчгсэн тэнэг хүн биш юм бол яг эрүүл ухаантай хүний тархинд толгойроо нь бууж чиглүүлсэн хүнээсээ үлдсэн наснаа хамт аз жаргалтай амьдрий гэсэн утгатай үг сонсох юм бол яг галзуурмаар санагдана. Бөөлжмөр санагдана. Өөрөө юм яа ингээд бүр яахаа мэдэхгүй тийм болохоор ийм бөөлжсөн. Ийм дотор муухай ойрлох юм бөөл ийм ямар муухай юм бэ гэсэн бохир заван мэдрэмжийн бөөлжс биш яг ингээд машинтаа удаан явахаар ингээд толгой эргээд бөөлжмөр санагдаж штий. Альсал ингээд хитрхи олон юм нүдний өмнө бүрлцээд альсвал ингээд тарих толгоон дотор маш олон мэдрэмж ингээд бөөнрүүд ингээ яхаа мэдхгүй бачимдаад ингээд бүх юм жирэлзээд эхлэнгүүт ингээд тухайн хүн ингээд нэг бөөлжмөр мэдрэмж төрдөг штэ. Ингээд бөөлжчил юм бол ингээд амар гой болчих юм шиг тий. Яг тийм бөөлжмөр мэдрэмж авах байсан. Тэгээд ингээд бачимдан бүр үнэхээр үхмээр жишээ. Гэтэ ингээд яг зүгээр л заа бали би унтаад тэгээ сэрэхэд бүх асуудал байхгүй болчихсон байх гэсэн яг тийм найдвартай байх байсан баг. Тэгээд унтаад өглөө сэрэнгүүд бүх зүйл яг байх байдгаараа байх юм бол төвчиж чадахгүй. Гэтэ би өөрийгөө яг амиа яах хүн гэж юусоо боддоггүй. Яг амьдрахыг үнэхээр хүсдэг. Амьдрал бол натаа өгсөн бэлэг. Тэгээд би ингээд айгу аливаа зүйлсийг айгу дуустал нь хэрэглэхийг хүсдэг учраас би амьдралыг ч гэсэн энэ бэлгийг дуустал нь ингээд идлээд тэгээд жам ясны цаг нь ирэх үед бол бэлхэл байх л та. Гэтэ тэр болтол үнэхээр ингээд дуусгахыг хүсдэг.
Яг ингээд дуустал нь хэрэглэхийг хүсдэг гэх юм уу. Тийм учраас яг би тэр 16 настай охиныг хизээж бүрэн ойлгох боломжгүй. Зүгээр яг тэр их overwhelming гэдэг чинь ингээд бүрхсэн, бүх биеийг бүрхсэн аимшигтай олон мэдрэмжүүд үүний дээр дахиад яг тэр айдас тэгээд тэр гэмшил тэрэн дээр нэмээд хайр сэтгэлийн жоохон ч гэсэн оч тэр аль эсвэл би хайргуун болов гэх эргэлзээ яг тийм хайргуун болов гэх эргэлзээ ч гэсэн аимшигтай зөө. Тэгээд би энэ хүнийг хайрлаж чадах болов гэсэн эргэлзээ бөгөөд яг үүн дээрээ үүссэн гэмшил тэгээд өрөвдөл тэр хүнийг өрөвдөн тэр хүн нэг өрөвдсөний сацуу тэр хүн намайг ийм муу хүн болгож жагаад хорсон гомдон тэр хүнийг үзэн ядна. Яг энэ бүх мэдрэмжүүд яг ингээд толгой дотор чинь бүгд ингээд бөөндөө ингээд чихсэн юм шиг байна гэж төсөөлтөө чамдаа л хит их хувцсан ингээд чихэр задарна нэстэй тий. Цахилгаан ч юм уу ямар нэгэн байдлаар яг тийм л юм басан баг гэж би хамгаалдаг. Тэгээд магадгүй агаар амьсгалмаар санагдаад цонхон дээрээ гараа зогссон ч юм билүү тий. Тэгээд талтраад унцсан гэхгүй юу. Гэтэ ямар ч гэсэн би өөрөө яг тийм сонголт хизээж хийх хүн биш гэдгээ мэддэг учраас яг тэр охины хийсэн сонголтыг бүрэн дүрэн угаасаа ойлгож чадахгүй шүү дээ. Магадгүй шүүмжлэх байх. Яагаад ийм юм хийж байгаа юм бэ гэдгийг. Ямар ч гэсэн тийм олон мэдрэмж зэрэг мэдрэгдэх үеийн бачуурмаар яг түрүүний хэлсэнчлэн бойлж мөрч юм шиг яг тийм мэдрэмжийг бол бараг дандаа мэдэрдэг. Дандаа цаашаа. Гэхдээ ямар ч гэсэн тодорхой юмнууд дээр ер нь мэдрэхгүй байж чаддаггүй учраас яг тийм бачуурмаар яг тэр мэдрэмжийн үед үнэхээр ингээд хорвоо дэлхийд байхгүй болоод өчөөсөө эсвэл би байхгүй болоод өчөөнсөн гэсэн мэдрэмж төрдөг. Яг тэр нь яг нэг юм тэнгэр мэнгэрлээ одохтой холбоотой юм шиг мэдрэмж шилтэй минийхээр надад бол зүгээр л ингээд энэ бүх зүйл зүгээр дуусаад өгөөсэй гэсэн мэдрэмж төрдөг байхгүй юу? Яг энэ бүх мэдрэмж энэ бүх ядаргаатай юм. Тэгээд яг тэр үедээ би ингээд ядаргаатай гэд ер нь бас өлчдөг. Яриад ирдэг. Тэр охин маань би хөргөн амтэн жоохон хөөр өвлтэй бас. Айгу стери угаасаа Достоевскийн эмэгтэйчүүд үнэхээр стери. Гэтэ би тэрнэр нь хайртай. Яг тэр бол Достоевскийн эмэгтэй хүн шүү дээ. Бүр ингээд хайрламар хийрхсэн хүмүүсээдэг ингээд. Яа. Ойлн гинт байжсна инeen гинт байжсна бурхныг хайрлна гинт байжсна бурхныг үзээ ядна хараан зүхэн яа коко болтгүй юм заа юу яа өдөж штий чи бэл коко за тэгээд нэг юм хөө юм ярих гэжсэн бичлэг байсан. Гэтэ би баг 3-ны 2-т нь коког яриад 3-ны үлдсэн ярианыхаа 3-ны 1-т нь коког хазуулаад тэгээ яг олигтой ярьж чадсангүй яг гаргасан санаагаа яг оновчтой илэрхийлж чадсан хэсэгтээ эргэлзэж байна. Гэтэ яг үнэхээр төрдөг мэдрэмж нь яг тэр болохоор яг тэргээ ярьсан болов гэж найдаж байна. Тэгээд та ч гэсэн яг энэ номыг уншиж үзээд яг яагаад ч юм уу тайлсал ингээд үнэхээр тийм ч юм болов гэсэн мэдрэмж төрж байгаа юм бол бичиж болно шүү за. Тэр өнөөдрийн бичлэг юм байлаа. Баярлалаа.